За сайн байцгаана уу. iOS 15.8.4 апдейт бол гарсан. За энэ хүү апдейтыг Apple-ийн сайт руу идвэл ороо харах юм бол accessibility web гэдэг хоёр хэсэг дээр бол одоо засалт орсон гэж бол хэлж байгаа. Мэдээллийн аюулгүй байдлын кодын сайжруулалт бол iOS 15.8.4 дээр ийм цомхон болсон байна. За тэгэнгүүтээ iOS 16.7 11 гээд бас гарсан байгаа. За энэ нь болохоор бас Apple-ийн сайт руу харах юм бол бас адилхан accessibility WebKit гэсэн хэсгүүд дээр л ингээ орсон байгаа. За тэгээд нэг сонин зүйл болсон нь юу вэ гэхээр iOS 17.7.2 гарсны дараа одоо iOS 17.7.6 гарсан гэж бол Apple-ийн сайтн дээр бол ингээ тавьсан байгаа. Тэгэнгүүт яг энэ iOS 17.7.6-ын яг одоо мэдээллийн аюул байдлын кодны сайжруулалт яг юу орсон бэ гэдгийг яг хайсан боловч яг бол гарч бол ерөөсөө олдохгүй байгаа. Энэ дээр нь дарахаар бол шал өөр зүйл рүү ингээ хөтлөд байгаа. Энэ дээр болохоор iPadOS 17.7.6 гэлэрээс ингээ дурдсан байгаа. Тэгээд яг энэ одоо Apple өөрийнхөө сайтн дээр алдаж тавина гэж уулнал баймаргүй юм. Тэгээд iPadOS-ийн болоо эсвэл одоо iOS-ийн болоо тэгээд Apple-ийн албаасны iOS 17-гийн апдейтүүд рүү ингээ орохоор 17.7.6-ыг бол гараад байгаа. Тэгээд хэрвээ одоо яг имжлэг үзэж байгаа одоо iOS 17 дээр үлдсэн iPhone төхөөрөмжтэй хүмүүс байвал одоо апдейтэн дээр чи iOS 17.7.6 гэж гарч ийн үгүй тий комент секцээр л бичээд өгөөрэй. Тэгээд би бол энэ iOS 17.7.6-г яалтчгүй сайтн дээр байгуулахаар гарсан гэж бодоод энэ. За тэгээд нэг сонирхолтой зүйл нь юу болсон бэ гэхээр iOS 16 маань 2 цэгт апдейт нь 11 хүрснээрээ iOS 4-ийн рекордыг ол эвдсэн байгаа. iOS 4 дээр би яг өмнөх нэг бичлэгэн дээр бол дурдчихсан та нараа санаж байгаа ах. iPhone 4-ийн CDMA одоо хувилбар дээр нь зөвхөн апдейт нь явсараа тухайд 2011 оны 7 сарын 25-нд iOS 4.2.10 гэж бол дээдлэлтэй 2 цэгтэй апдейт маань 10 хүртэл явж исэн бол ингээд энэхүү 25 он гэдэг чинь одоо 14 жилийн дараа энэхүү одоо рекордыг эвдээд 2 цэгтэй апдейт маань 11 хүртэл бол ямар ч гарлаа. Тэгээд өмнө нь энийг эвдэх боломж бол байсан. Тэгээд iOS 16 дээр ямар ч эвдэгдэж бол ингээд таарч байна. Donald Trump дэлхийдээ ингээд эдийн засгийн дайнаа бол зарласан. За тэгээд үүнтэй холбоотойгоор маш их олон зүйлс болсон. За тэгээд ерөөсөө iPhone-ыг Америк нэгдсэн улсад одоо үйлдвэрлэдэг болгоно гэдэг хүртэл мэдээ бол явж исэн. Тэгээд яг бодит байдал дээр тооцоод үзэнгүүт хэрвээ яг одоо яг iPhone-ыг өнөөдрийн байдлаар яг Америк нэгдсэн улсад ухсраад зарах юм бол бүр одоо $3,000 л гарах боломжтой гэдэг мэдээ бол ингээ явж исэн. Бүгднийг тодорхойлгоо харуулах тийм одоо схем зураг бол гарсан. За яг одоогийн байдлаар iPhone 16 Pro буюу $999 үнэтэй одоо гар утсыг одоо яг ухсраад яахын тулд яг хаанаас ямар зардлаар ингэж яг утас маань ингээ бүтдэг вэ гэдгийг бол гаргаж ирсэн байлээ. 16 Pro загвар дээр 256 GB-ны сонголттой юм байлээ. Тэгээ яг хэдүүлэг харах юм бол за процессор буюу CPU нь бол одоо 50-аас ингээд ирээд $90 болж байгаа. За тэгээ дийлэгцэн ингээд $37, батарей нь $4. За 5G ингээд модем нь $26, memory буюу одоо RAM маань болохоор $21. За багтаамж маань болохоор ингээд $20 Японоос ирж байгаа юм байна. За тэгээд ард талынх нь камерныхын эд анги нь $126. За тэгээд яг утасных нь бие нь ингээд $20. За тэгээд бусад бүгднийг нэмээд $200 ингээд болж байгаа юм байна. За тэгээд нийт $599,173 яг энэхүү загварын утас маань ингээд босч байгаа юм байна. За тэгэнгүүт шинэ тарифын бодлого тухайн үед яг 54% гэж мэдээ явж исэн юм байна. Энэ тарифын яг хувь бол янз бүр болж өөрчлөгдөд исэн. За тэгээд шинэ тариф маань ингээд яг нэмэгдээд ер нь яг тарифаас өмнөх үнэ нь $549 байгаа. Шинэ тариф маань нэмэгдээд $846 ингээд доллар ингээд болж ийн гэдэг яг нарийн бол мэдээ бол явж исэн. Хэрвээ яг энэ 43% тариф маань ингээ хэрэгжих юм бол $2,300 үнэтэйгээр ингээ iPhone маань зарагдах нэ гэдэг мэдээ бол явж эхэлсэн. За тэнгууд энэ олон мэдээ, энэ олон шуугаан болж байхад Apple-ийн зүгээс яг аль бие ёсоор яг нэг ч удаа бол үг дуураагүй байгаа. Тэгээд тийм учраас яг эцсийн байдлаар юу болох нь одоо ч гэсэн яг одоогоор тодорхойгүй байгаа. За тэгэнгүүт яг энэ шин тарифын бодлого маань яг iPhone 16-гийн загварууд дээр яг одоо хэрэгжих үү? Эсвэл iPhone 17-гийн загваруудаас эхлээд үнэтэй болж гарах уу гэдэг бол асуулт бол гарсан. За тэгээ Apple-ийн зүгээс бол одоо хүртэл аль биесний тайлбар бол хийгээг байгаа. За тэгээ ерөнхий яг ийм юмнууд болж явах явцад Apple-ийн зүгээс ямар арга хэмжээ авч эхэлсэн бэ гэхээр ерөөсөө Хятадд байгаа маш олон iPhone-ыг бол онгоцоор бол тээвэрлсэн энэтэг рүү яагаад гэхээр тарифын зудаахын тулд одоо арга хэмжээ авсан нь бол эхний байдлаар бол тийм болж тарж байгаа. Тэгээ ерөнхийдөө Apple-ийн зүгээс одоо ер нь яг юг төлөвлөж гин гэсэн мэдээнүүд гарч ийн гэсэн чинь ер нь бол энэтэгт
үйлдвэрүүдээ ер нь бол бүгднийг 26 он гэхэд бүгдийг шилжүүлэх гэдэг мэдээ бол явж байгаа. Тэгээд энэтэг бол одоо жишээ нь хамгийн анх хэрвээ та нар санаж байгаа бол анхдагч үеийн iPhone SE те яг гарч ах 6S-ийн дараа шүү дээ. 6S намар нь гараад хавар нь эхний үеийн iPhone SE гарч ахад тэр бол тухайн үедээ хамгийн анхны энэтгэгт үйлдвэрлэгдсэн iPhone-ууд ингээд гарч исэн. Тэгээд ер нь явандаа одоо ер нь бол энэтэг рүү шилжих нэг тиймэрхүү зүйл мэдээ бол явж байгаа. За тэгээд энэ тарифын юу ч бүр сүүлдээ 100% болоо баг 200% болоод амар өндөр дүнтэй болоод явж исэн чинь яг Дональд Трампын зүгээс яг бол хэлсэн энэхүү зүйлийг бол цахилгаан барааны болиуллаа гэдэг зүйл бол явсан. Энэ болохоор Nvidia гэх мэтчлэн Америкийн тэр хятадд угсрагддаг яг энэхүү технологийн яг зарим нэг 3-4 том компаниудын зүйлийг яг өндөр татвараас чөлөөлж ийн гэдэг мэдээ бол аль биесээр бол явсан. Гэхдээ яг суур одоо тариф болох 10-аас 20% тариф нь бол хэвээрээ үлдэх баха гэдэг мэдээнүүд бол ингээд ямар ч юм явж байгаа. Тэгээд iPhone 16 дээрээс энэ хэрэгчүү эсвэл одоо iPhone 17 дээрээс яг одоо яг энэ маань бол үнэтэй болж гарах нь гэдэг нь бол асуулт бол хэвээрээ байгаа. За тэнгууд яг Apple-ийн зүгээс бол одоо хоёр сонголт бол байгаа. За мэдээж хэрэг одоо iPhone 16 Pro-г $1000 авч байгаа тийм үү. За тэнгууд тарифынхаа тэр одоо нэмэлт югаараа $1100 ингээд болчлоо л да. Тэнгүүд одоо яг ерөөсө хоёрхан нөхцөл байдал үүсэж байгаа. Тарифаар яалтчгүй ингээд үнэтэй болчлоо. 10-аас 20% тарифаар үнэтэй болчлоо. За тэнгүүд Apple-ийн зүгээс тэр тарифыг өөртөө залгаад нэг iPhone-оос олох хашгаа бууруулад $1000 хэвээрээ зарах нэг боломж байгаа. Эсвэл хэрэглэгч нар дээрээ энэхүү ачааг өрүүлээд тарифынхаа бодлогыг ерөөсөө шууд 1000 зүгээр зарах гэдэг ерөөсөө хоёрхан сонголт байгаа. Энэ нь болохоор эцсийн байдлаар ер нь яг юу гэж дүгнэгдэж байна вэ гэхээр Apple үнэхээр шунах нь уу, шунахгүй нь уу? Хэрвээ шунвал Apple-ийн хэрэглэгч нар илүү үнэтэй буюу $100-аас $200 бол илүү үнэтэй iPhone бол худалдаж аавна. Эсвэл Apple өгөөмөр зан гаргаад тэр тарифын дээр нэмэлт одоо зүйлийг өөртөө одоо залгиж аваад нэг iPhone-оос олох тэрхүү одоо ашигынхаа хувийг бол багасгах гэсэн юм хоёрхан сонголт бол байгаа. Тэгээд ямар ч сан iPhone 16 дээр бол арай чи юм бол болчихгүй юм шиг байна. iPhone 17 дээрээс одоо дараа намар яг эцсийн байдлаар яг үнийг танилцуулагдахад бас нэлээд л одоо хүмүүс чих дарж бол хүлээх бах. Тэгээд Apple үнэхээр шунах уу эсвэл өөртөө өгөөмөр зан гаргаад энэ олон жил одоо явсан энэ том одоо дэлхийд дээрх номер 1 одоо ашиг орлоготой энэ том технологийн компани өгөөмөр зан гарах уу гэдгийг одоо хэдүүлээ. Одоо өнөөдөр чинь 4 сарын 26, 4 сар дуусч ихт чинь 5, 6, 7, 8. Ер нь бол нэг 4 сарын дараа л яг эцсийн байдлаар бол тодорхой болох нэ. iOS 19-тэй холбоотой шинэ мэдээнүүд бол гараад явж байгаа. За нэг шууд муу мэдээ бол явсан. Тэрний юу гэхээр iPhone 10s, iPhone 10s Max, iPhone 10R гэдэг энэ хүү гар утсыг бол iOS 19 дэмжих боломжгүй гэдэг мэдээ бол явсан. Нэгвэр бол A12 чиптэй утас бол iOS 19 дээр бол одоо ингээд хасагдана гэсэн мэдээ бол явсан. Уг нь бол оны ихээр ер нь бол нэг ойролцоогоор нэг сар 2 сарын өмнө ч юм уу ер нь iPhone 10R, iPhone 10s, 10s Max ер нь дахиад iOS 19 авах нь тэгээд маш сайн мэдээ явьсан болж одоо болохоор эсрэгээр ингээд шал эсрэг мэдээ бол ингээд яваад эхэлсэн. За тэгээд бүр энэ дээрээ нэмэгдээд iPhone 11-ийг хүртэл цуг хасна гэсэн тийм мэдээ бол яваад байгаа. Тэгээд бурхан мэдээ ийм бол iPhone зэрэг хасаад одоо бөө юм болох үедээ тэгээд iOS 19 тэгээд бас ер нь яг бодчихсанчлан бас гоё өгөөмөр бас хандахгүй юм шиг байна. За тэгээд загварын хувьд болохоор яг доогоороо tab view гэдэг нь ингэж харагдаж магадгүй. За тэгээд мэдээж хэрэг камер маань Vision OS-ийг одоо уусгаад бас ингэж харагдах магадaltaй гэдэг бас юм концепт юм зурагнууд бол мэдээж хэрэг явж байгаа. За тэгээд мэдээж хэрэг Watch OS шиг бөөрөнхий загварыг оруулж ирнэ гэдэг нь бол хамгийн хүчтэй явж байгаа шүү дээ. Тэр нь бол одоо ерөнхий байдлаар switch home screen дээрээс ингэж сольж ин гэдэг байдлаар бас юм концепт зурагнууд бол явж исэн. За тэгээд iPad OS 19 мэдээж хэрэг гарна. За тэгээд OS 19 маань илүү Mac-ийн мэдрэмж өгсөн байдалтайгаар бас сайжирна гэсэн бас тийм таамаг мэдээ бол явж байгаа. За цаг үеийн мэдээнүүд рүү оръё. Apple-ийн яг сайтн дээрээс ер нь бол Apple Intelligence буюу химэл оюун ухааны үйлдэл яг одоо боломжтой шүү гэдэг яг тэр бичгийг бол Apple-ийн сайтнаас бол одоо аваад эхэлсэн. Ягаад тэгэхээр бүгд л мэдж байгаа Apple Intelligence угаасаа тултлаа маш сайн байж чадахгүй байгаа. Тэгээд яг энэ яг одоо маркетингаараа Apple одоо хаа сайгүй ингэж яваад байгаа. Тэгээ бодит байдал дээр тэр одоо сурталчилгааны үг маань бодит байдал дээр ерөөсө буухгүй байгаа учраас өөрөөсөө тэгээд одоо яалтчихгүй ингээд энэ хүү яг одоо боломжтой шүү. Химэл оюухны үйлдэл гэдэг одоо энэ хүү зар самбараа ер нь бол ингээд солиод бол ингээд эхэлж байгаа. Third party хөгжүүлэгч нарын тусламжтайгаар iPhone 3GS дээр одоо ChatGPT хүртэл одоо ингээд бол одоо
суулгаж ажилуулж ингэж болж байгаа маань энэ бол бас гоё мэдээ санагдсан. За тэгээд бас үүнтэй бас төстэй зүйл гэвэл Европын холбооны шахалтны одоо баг тусламжтайгаар одоо Windows-ыг одоо симуляц маягаар, emulation маягаар iPad Air M2 чиптэй дээр ингэж бас ингэж явуулж ингэ болж байгаа маань. Дараагийн гарах Apple Vision Pro бол одоо яг адилхан Pro загвараар гарах юм байна гэсэн чинь бас давхар ингэж бас хямдхан загвар маань дахиад гарна гэсэн сайн мэдээ бол гарсан. Тэгээд энэ бас нэг талаараа бас айгүй сайн мэдээ хаа зарим нэг хүмүүст. iPhone 6 дээрээсээ байж байгаа iPhone 16 Pro Max руу одоо ингэж уцаа шинжиллээ гэдэг зүйл явжсэн. Тэгээд энэ бол одоо үнэхээр л одоо бүх цаг үеийн ингэж нэрлэгдэхээр л утсан сайжирсан гэдэг тийм мэдээ болсон. Уцаа ингэж амар үлдээж байгаа бас апдейт гэдэг хүмүүс маш ховор бол ялтчгүй байдаг. За олон нийтийн газар яг iPhone 17-гийн яг тэр модельтэй адилхан гар утас барьсан зүйлэл харагдсан. Энийг бол би ер нь худлаа гэж бодож байна. Эсвэл гаднах зүгээр өөр iPhone 16 дээр гадуур нь яатсан кейс байж магадгүй гэж би бас бодоод байгаа. Тэгээд эсвэл зүгээр л одоо iPhone 17-гийн демо зүгээр 3D макет л ах гэж юу н бод. За тэгээд яг бүгд л бол мэдж байгаа. 17 Pro Max гэж гарна. За тэгээд 17 гэж гарна. За тэгээд 17 Plus биш 17 Plus-ийн оронд 17 Air гэж бол ер нь гарна гэдэг байгаа. Нэмхэн загвар нь нэг линзтэй камертай. За тэгээд зөндөө шинээр концепт зургнууд нь бол янз бүрээр ингээд бол гараад бол явж байгаа. Би тэрийг та нарт сонирхолтой үүднээс бол ингээд харуулаа явчих. За тэгээд бас давхар 17 Pro-гийн маань хүртэл одоо шинэ бас ийм концепт зургнууд бол ингээд зөндөө бол явж байгаа. Яалтчгүй арт талынх нь хэсэг бол үнэхээр бол одоо камерныхын хэсэг нь тэлээд хажууд руугаа иймэрхүү загвартаар бол ингээд гарах юм байна. iPhone 17 Air загварын кейс нь хүртэл ингээд бол гараад эхэлсэн. За тэгээ 3D тест модулууд нь ерөнхий харьцууллаад 16-таа бас барьж яхад бол хажуудалд нь бол хамаагүй нэмхэн бол харагдаж байгааг та нар анзаарж байгаа. За тэгээд мэдээж хэрэг iPhone 6 бол маш нэмхэн байдаг. Яг ер нь тэрнтэй харьцуулсан бас ингээд бас зураг бол явсан. Энэ бол бас гайвуугаар яригдсан. За тэгээ эдийн яг ерөнхий дангиных нь одоо үйлдвэрлэлийн явцны бас нэг тийм үйлдвэрээс дарсан зураг нь хүртэл ингээд бас Twitter-ээр бол ер нь нэлээд явсан. За тэгээд 17 Pro дээр бас нэг мэдээ явсан юу гэхээр камер бичгтээ урт талын арт талын камерын зэрэг ингэж айл айлгүй нь бичдэг ийм шинэ функц тусгайлж 17 дээр ийм Pro загварууд дээр гарах магадлал байна гэж бол байсан. Тэгээд би энийг харж чадвал шууд за болооч тэл гэж утсан. Ийм инээдтэй юм гэж байх. Тэгээд иймэрхүү зүйлсүүдийг одоо үйлдвэрлэлийн системээр дамжуулаад iPhone 6S дээрч байх боломжтой штэ л гэж одоо шууд бодогдсон. 20 дахь үеийн iPhone маань ер нь яг бүтэн дэлгэцтэй iPhone бол ингээд гарах ингээд ер нь магадaltaй байна гэсэн мэдээ бол явж исэн. Тэгэхээр 20 дахь үеийн iPhone гэхэр чинь 20 жилийн хойдон зориулсан гэхээр 2007 онд гарсан гэхээр 2027 онд гарах iPhone гэсэн үг. Тэнгүүд тэр чинь одоо 25 онд 17, 18, 19 гэхэр чинь iPhone 19 дэлгэцтэй загвар ингээд гарах магадaltaй байна гэсэн үг. Энэ бол бас маш гоё мэдээ. iPhone 6-аас хэрэглэгч яг 16 Pro-тай ингээд харьцуулаад зургийг дарсан чинь 6S-ийнх яагаад ингэж илүү гоё харагдаад байдаг вэ? Ямар сони юм бэ гэж жоохон бухимдсан маягтай Twitter бол явж исэн. Тэгээ яалтчгүй би бол та нарт бол зөндөө л хэлж исэн. iPhone 6S бол яалтчгүй л камерны хувьд бол стандарт хэдий маш дээр үед гарсан ч гэсэн баг 10-аад жилийн өмнө гарсан ч гэсэн үнэхээр камерны хувьд бол үнэхээр сайжирсан байдаг. Тэгээд одоогийн 16 Pro-гоос ч бүр айхтар нэг дутаад ах зүйл байхгүй гэдгийг бол зарим нэг кейсүүд дээр бол яалч үнэдэл анзаарагдаж байна. Хуучны үед ер нь бол ингээд шинэ iPhone гарахад бөөндөө л ингээд одоо майхан тавьж ингээд бөөндөө хүлээлттэй байдаг гэсэн ийм цаг үеч ер нь одоо тухайн үедээ л гоё яжтэй гэдэг. Одоогийн одоо iPhone 17 намар гарахад бол ингэж бөөндөө ингэж хүлээдэг тийм зүйл бол ингээд бараг л ингээд угаасаа ингээд байхгүй болж байгаа.